Бурхан Израильчуудыг харин шүтснийхэн төлөө маш хүчтэй зэмлэжсэн шүү дээ. Өнөөдөр тэгвэл христчин бид нар ч гэсэн шүтэж байгаа байхгүй юу? Яг нөгөө буддын шашин гэдэг энэ бүтц байна шүү дээ. Тэрэн дотор христийг оруулаад ирсэн байгаа байхгүй юу? Тэгэл ерөөсөө ингээл хүүхдээ залбиралгүйгээр нэг ч алхаж болохгүй шүү гэж. Залбиралгүйгээр нэг ч алхах биш. Зүгээр түүнтэй хамт алхах ёстой. Тэгэхээр бидний амьдралд та тийм Бурхан ингэхэд өнөөдөр надтай байна уу юу гэхэд бидний ажлууд бүтэмжтэй байдаг. Бүтэмжтэй гэдэг нь та хийж байгаа бүхэндээ маш чадварлаг болж сургагдаж эхэлнэ. Мэдээж энэ нь та юм бүхнийг чадна гэсэн үг ерөөсөө биш. Йосеф боол байсан те. Боол хүн ямар байх ёстой юм те. Хийх ёстой бүх ажлаа тэр итгэмжид хийдэг байсан. Өглөө эрт босдгол байсан. Тэгээд одоо бүх юм итгэж эзэн тэрнийг хараад энд би итгэж болно. Энэ надаас сулгаалахгүй. Энэ одоо тийм нууцаар нь миний эсрэг хувилдахгүй. Энэ миний эсрэг юуч энэ үнэхээр итгэмжид гэдэг үг бүхэл утгаараа Йосеф тэр байсан. Тийм учраас түүний хийж байгаа бүхэн бүтэмжтэй байсан. Яг тэгвэл Бурхан тэр бүхэнтэй хамт байсан учраас. Тэгэхээр бидний хийж байгаа бүхэн бүтэмжтэй байх хэрэгтэй. Тэгжээс бид таних нь байна шүү дээ. Тэгэхээр та зүгээр өнөөдрөөс эндээс гараад би одоо хийж байгаа бүхнээ бүтэмжтэй болгоно гэж битгий бодорой. Зүгээр заад Бурхантай хамт алхаж байхад таны хийж байгаа бүхэн бүтэмжтэй болж эхэлнэ. Энэ нь зүгээр нэг юм бүтэхтэй болно биш. Хийж байгаа бүхэн, гар орж байгаа бүхэн чинь үрждэг, олширдаг, нэмэгддэг тийм ээ. Хүмүүст хүрдэг, хүмүүсийн амьдралыг өөрчилдөг, хүмүүст ямар нэгэн бодогдуулдаг, арзгнуулдаг, эвлэрүүлдэг одоо яадаг байдгийг тийм. Цаарал нэг юм хийж яадаг. Та байгаа учраас энэ газар амттай байдаг тийм үү? Та амьдарч байгаа учраас хүмүүс сонирхолтой байдаг. Та байгаа учраас найдвар байдаг. Тэгээ бид нар өнөөдөр эхлээд тэр миний амьдрал байна уугүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Ер нь бол шүү дээ. Юм яаж Есүс тийм учраас Иохан Баптистд хэлсэн шүү дээ. Иохан Баптист хэлдэг шүү. Үгүй би таныг уссан баптизм хүртэнэ гэж юу гэсэн үг вэ? Харин Есүс юу гэсэн бэ гэхээр бүх юм хийгдэх ёстой дараалалаараа хийгдэг. Тэгэхээр Есүс хүртэл яг дараалалаар нь хийсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар би бүр итгэж जैन та нарын олсон чинь энэ сургалтанд суух болгондоо боддог. Гэхдээ ингэдэй Бурхан надтай хамт байгаа юм болов уу болов. Бурхан тань руу яриад байгаа мó, ярихгүй байгаа мó. Зарим нэг нь болохоор зэрэг өөр янз бүрийн дуу хоолойг яг Бурхан ярьж ингэж итгэдэг. Тэгэхээр бид нар түүнтэй хамт амьдарч байгаад бид нар шууд мэдрээд идэг. Энэ болохгүй юм байна. Болж байгаа юм байна. Тайван байх хэрэгтэй юм байна. Бид нар мэдэрч эхэлдэг шүү. Энд чинь таны сүнс тань руу ярьж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ажлууд бүтэмжтэй болдог бөгөөд огт итгэдэггүй тэр харь хүн заяа. Тэр Египтийн ноён одоо Патифар харуулуудын дарга тэр хүн яасан бэ гэхээр амьд Бурхан түүнтэй хамт байгаа бөгөөд тэр учраас тэр өрөөгдөд байгаа юм байна. Бас тэр өрөөгдөж байгаа учраас миний гэр бас өрөөгдөд байгаа юм байна гэдгийг харсан байгаа шүү. Зүгээр маш сүнслэг ойлголтыг авсан байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар тэгдэж штэ. Чистэ Есүс гэж яваалах хэрэгтэй. Юугаа олж талаас ингээл манай гэрийнх намайг амар хавчаад бид амар хавчлагын дотор байгаа ш. Тэгэл яг загалмаагаа үрээл тэгэл эзнийг хараад ингээд явж яах вэ? Мэдээж хэрэг дөнгөж итгэсний дараа бол бид нар тиймэрхүү эсэргүүцэлтэй тулна. Гэтэ эн чинь ингээд насан туршдаа үргэлжлээд ивэл эн чинь ерөөс биш болж байгаа байхгүй юу? Насан туршдаа миний хамаатан садан Есүсийн тэнэг мэнэг гэж намайг чичсээд ивэл би ер нь бол тэнэг юм байна гэж ойлгох хэрэгтэй. Тэд нар ямар ч надаас саруул ухаан бурханлаг мэрэгэн байдлыг харахгүй байна. Тийм учраас Есүсийн тэнэг гэдэг хоч маань ерөөсөө өөрчлөгдөхгүй байна. Йосефийг ерөөсөө Патифар хөөш тэнэгээ Есүсийн тэнэгээ гээгүй. Харин бурхан түүнтэй хамт байгааг үзэж маш их хүндэлдэг байсан. Энэ бол ямар ч боол ийм хувь тавилантай байгаагүй. Боол байхтаа байхгүй юу? Боол байхтаа. Тэгэхээр бид нар өнөөдөр Бурхантай хамт алхаж байгаа харахын тулд өнөөдөр таны гарын үйлс ямар байна вэ? Та тэрийг жинлэж дэнслэх гэсэн. Гарын үйлс хийж байгаа ажил заавалгүй гэр дотроо хийж байгаа ажил одоо юу гэдгийг тэр бүхэнд чинь эзэн Бурхан тантай хамт байгаа л бол бүх юмыг тэр танд бүтэмжтэй болгож харуулж өгдөг. Дараад нь яаж яана гэхээр зэрэг тэрээр Йосефор эд хөрөнгөө харгалзуулснаас хойш эзэн Йосефийн улмаас тэр Египт хүний орон гэрийг өрөөж эзний өрөөлөн түүний гэр болон тариалангийн талбайд байсан бүх эд юмсад хүртжээ. Эндээс бид нар нэг сонирхолтой зарчмыг харах хэрэгтэй юм аа. Бурхан зөвхөн намайг өрөөд юм биш. Бурханы өрөөл ийм жижиг юм биш. Би ч өөрөө жижиг хүн шүү дээ. Тэгэхээр Бурханы өрөөл нэг энүүх айд ийм жижиг юм биш. Би ганцаараа өрөвдөө тэгэл надаас ийш хаашаашаад ингээд ерөөсөө өрөөл тийм биш. Бурхан өөрөө агуу учраас
бүр асар одоо том хэмжээгээр Йосефийг өрөөсөн маа. Авраам ч гэсэндээ өрөөгдсөн шүү дээ. Гэтэ Авраамын хажууд Лот гэж нэг юм чаргуулдаад яваад байснаа да. Лотод хүртэл тэр өрөөл нь хальж утсан маа. Тэгэхээр бид нар юуг харах хэрэгтэй вэ гэхээр бидний эргэн тойронд надад ирж байгаа энэ өрөөлийн хүртээмжийг бид нар харах хэрэгтэй. Бист амар өрөөлтэй агаас амар өрөөлдөл одоо яг та манай гэрийн тэрмэр болохоор юу өрөөгдөхгүй юм өрөөгдөхгүй тийм байхгүй байх нь шүү дээ. Бид нар би түүнтэй хамт амьдарч байгаагаа харах юм бол ах トゥ хамаатан садан та хаана амьдарч байна тийм ээ тэр хайв ойр орчин чинь тэр чигтэл ямар нэгэн тийм өрөөлийн юр бусын урсгал дотор байгааг та мэдрэх ёстой болж байна. Яг л өрөөл зөвхөн таны затгалан тарган байхын тухай яриа ерөөсөө биш учраас. Тэгэхээр тэр харь үндэстэн Патифарын тариалангийн талбай малбай хүртэл ерөөсөн маа. Бүр ерөөсөө Патифарын гэх юу? Бид нар нэг төрүүчийн сургалтын дээр ярьжсэн да нэг сүнслэг хүрээний тухай. Тэгэхээр чин бурхан Йосефийг тойруулаад нэг сүнслэг хүрээ татчихад байгаа байхгүй юу? Тэр нь болохоор Патифарын эзэмшил тэр чигтээ бүтэн багтчихсэн. Гэтэ зөвхөн Йосеф явуулмаас Патифар ч нэг ойлгосон тийм ээ? Өөрөө мундагтаа өрөөгдөд байна гээгүй тэр. Харин энэ хүн манад байгаа нь юутай золгүй. Энд ч одоо бурхны хүн юм байна. Тэгээ бурхан энэ хүнийг өрөөдөг юм байна. Ашгүй амин. Ингээд надтай хамт байж байгаасай. Тэгэхээр бид нар ийм зүйлүүдийг өөрийнхөө амьдралд харах юм бол та бат итгэлтэй болж чадна. Энээс ч олон зүйл байгаа л да. Гэхдээ би ямар ч байсан энэ Йосефийн энэ жижигхэн одоо түүх тань ямар нэгэн зүйлийг ойлгомжтой болгож амьдралаа харахад ч туслах байх гэж боддог. За тэгээд Йосеф гисэн ч гэсэн одоо тэр тэнд бас нэг гай байна л та. Эхнэрээс нь болоод Йосеф шоронд ордог. За шоронд орлоо. Тэгсэн чи яасан бэ гэхээр чин зэрэг. Хорос Йосефийн эзэн түүнийг барьж шоронд хорив. Тэр шорон нь хааны ялтнуудыг хордог шорон байжээ. Йосеф шоронд хоригдож байсан ч эзэн Йосефтай хамт байж түүнд хайр инэрлийг үзүүлж шоронгийн харгалзагчийн өрөөлөгч хүртээжээ. Шоронгийн харгалзагч нь шоронд байсан бүх хоригдлыг Йосефийн гарт даатгав. За энэ шоронгийн харгалзагч гэдэг нэг хүн гарч байгаа юм. Хэрвээ энийг бид нэр англи хэл дээр бичсэн Библиэс харах юм бол шоронгийн харгалзагч шоронгийн дарга байх юм. Тэгэхээр Йосеф зүгээр нэг үүднэд нь зогсож байгаа харгалзагч төдийгүй шоронгийн даргын хүртэл анхаарлыг татахаар тийм бурханлаг хоригдол байжээ. Тэгэхээр бидний хаана байгаа нь тийм чухал биш байхгүй. Эцсийн бүлэгт өстө би амар гоё хаустай болохоор амар бурханлаг амьдрна. Одоо энэ хогийн газар бурханлаг байсан чи яалаа намайг хэн тооч хардгийг гэж болохгүй нэ ш. Шоронд те юу шоронд бурханлаг хоригдл гэж юу ийдэн. Йосеф биш те. Төрүүчийн сургалтын дээр нэг ярьжсэн да. Бидэнд нэгэн төрөөний гэж ихэмлдэг юмс байх ёстой гэж. Йосефийн хувьд нэн төрөөний гэж ихэмлдэг юм зүгээр бурханлаг гэсэн. Юу ч болж ирсэн. Мэдээж хэрэг тэр цочирдж ирсэн тэр шоконд орж ирсэн. Энэ ямар судраг бас хорвоо вэ? Хараач штэ. Тэгэхээр бид нар өнөөдөр ер нь гонгинхаа болох хэрэгтэй байхгүй юу? Байдалд ордонгууд бид нар бол байдалд ордоод ингэж хараад байгаа байхгүй юу? Гэтэл биднээсийг өргөмжлөхийн тулд тэр дордуулдаг юм билүү? Йосефийг бол тэгсэн шүү дээ. Маш хүчтэй өргөж өчигдөр шоронд байсан багийг өнөөдөр ерөнхий сайд болсон дахиж байгаа байхгүй юу? Тэгэхээр Йосефийн хувьд шоронд байсан ч гэсэн түүний эрхнэлдэг одоо тэр тэрвүүнчилдэг тэр одоо хүчин зүйлүүд нь ерөөсөө хувираагүй. Энийг бид нар тэгэхээр нь шүү дээ. Бурхантай хамт амьдрна гэдэг бол ерөөсөө тэр нэгдүгээрт байх хэрэгтэй. Тэрийг бид нар тавих хэрэгтэй. Бид нар түүний төлөө байх хэрэгтэй. Бид нар түүний ердөө тэр бүх юм түүнээс, бүх юм түүгээр, бүх юм түүн рүү туйлд гэж үтсэн юм. Бүх юм түүнээс. Бүх юм түүгээр хийгддэг. Энэ чинь бүх юм түүнээс гэдэг чинь би түүнээс эхэлсэн байна. Бүх юм түүгээр гэдэг чинь би түүгээр амьдарч байгаа юм байна. Амьдрах ёстой. Бүх юм түүн рүү эцсийн бүлэгт бүгд очино. Йосеф энэ ойлголтыг л ерөөсө тас зурсан байсан. Юу ч болж байсан хамаагүй яхав жоохон уйлсан тэр чинь мэдээж уйлсан байж тараа урилсан байж тараа бүх юмаа сансан байж тараа гашуудсан байж тараа. Тэгэл яхав нэг шүл сайхан бүлцэтэл уйлъя л да хэдүүлээ. Маргааш өглөөнөөс нь тэгэл Миний бурхан бүх юм түүгээр, бүх юм түүнээс. Тэгэл бүх юм түүн рүү очино да эцсийн бүлэгт. Тэ? Шудраг бусан шудраг бүх юмтайгаа хийсэн хийгдсэн хорон муу сайхан бүх юмтайгаа бид нарыг түнлүүл очино эцсийн бүлэгт. Тийм болохоор зэрэг би энэ тохиолдолд ч гэсэн тэр бол миний хувьд нэн тэргүүнийх. Би танд итгэж байгаа.
Та надтай хамт хэвээрээ байгаа. Тэгээд тэр шоронд байсан ч бурхан түүнтэй хамт байсан. Тэрийг тэр мэдчихсэн. Тийм учраас шоронгийн дарга нь түүнээс юр бусын тэрнийг мөн чанаруудыг юр бус. Бид нар тийм учраас бурханыг харуулж амьдрах боломжтой байхгүй юу? Тийм л учраас бид нар ярих биш зүгээр амьдрах ёстой юм. Харин цагаа олсон үг нь хүмүүст яг юмыг өгөх ёстой. Түүнээс биш ингээд Есүсийн тухай ярьснараа бид нар ерөөсөө хүнд юмыг өгөхгүй. Хүмүүс яг итгэж болно. Гэхдээ тэр хүмүүс чинь эргүүлээд амьдарч байгааг яаж тэгж амьдарч байгааг харахыг хүсдэг юм байгаа үстэй. Тэгэхээр бид нар тэрийг л зүгээр эхлээд хамгийн нэм тэргүүнд бид нар яах вэ? Эхлээд бид нар түүнтэй хамт амьдарч сурах ёстой. Хамт амьдарч сурах ёстой. Яагаад бид нар сард нэг удаа хийдэг гэж? Яагаад гэвэл бид нар бүгд донгоосоо чөлөөлөх ёстой учраас. Бид нар бүгд донгоцсон юм чинь. Бид нар бүтэн сайдар болон уулзах хэвээр дунд нь 7 хоногт нэг удаа уулзах хэвээр бид нар биеийнхээ төлөө залбирах хэвээр бид нар ингээд тэгэл хэвээр ингээд уйлмаар гэдэг яах вэ хин дээр очиж уулзах вэ энэ цуглалт юу аюу сони энтэй ингээд очиод уйлах амтан ч байхгүй бид нарыг бүх донгоос нь чөлөөлж байгаа бас нэг зорилго байгаа байхгүй юм чи тэгснээрээ бид нар яах вэ ямар ч хинч байхгүй байсан ч бид түүнтэй хамт амьдрахыг сурна гэсэн үг тийм учраас бид нар өнгөрсөн нэг жилийн туршид бид нар энэ сургуулийг хийсэн. Та нарын зарим ч маш сайн хийсэн ба. Та нарын зарим ч одоо хүртэл зөрчилдөж байгаа. Яа итгэл айгүй хэцүү гэдэг чинь амар хэцүү. Заавал хэн нэг миний хажууд ингээд тарж байгаа байж байгаа гэсэн. Өдөртөгч минь болоод гэдэг. Тэгээ бид нар энэ донгоосоо чөлөөлөгдөх ёстой юм аа. Би заримдаа бас гайхдаг байхгүй. Би ч гэсэн бас домтцсон байсан чи бас зовж л байсан би таараш. Асар их ер нь миний дом бол та нарынхаас аюу хийсэн баха. Би ч одоо амар байлаа шүү дээ одоо ерөөсөө. Мандан бадарч явсан хүн шүү дээ. Тэгэхээр тэрэндээ бүр их домтчихсэн гэсэн. Харин тэр донгоос шүү. Гэтэ би нэг тийм амар хэцүү байсан гэж боддгоо. Зүгээр би өөртөө өгөхөд хэцүү байсан. Тэгэхээр Йосеф шоронд орсон ч гэсэн шоронгийн харгалзагчийн өрөөлөгч хүртжээ. Тэгээд яасан бэ гэхээр шоронгийн харгалзагч бүх хоригдлоо Йосефийн гарт даатгасан. Батифар яасан. Бүхий төрөнгөө түнд даатгасан. Чи өөрөө мэддэг үү? Тэгэхээр яаж вэ? Йосефтэй хүний биш ухаан байсан байна. Хүний биш мэрэгэн санаанууд байдаг гэж. Юмыг яаж хуваарлах вэ? Яаж шудраг байх вэ? Одоо ерөөсөө те ерөөсөө бүх юм түүн дотор байсан. Яг л бурхан түүнтэй хамт байсан учраас бурхан түүнийг тийм болгож хэлбэржүүлж ирсэн ба. Шоронд ороод ирсэн чинь одоо шоронд ямар эд баялаг мөнгө цаас гэж байх биш. Байгаа нь хэдэн хоригдсон шүү дээ. Тэгэхээр байгаа бүх хоригдлуудыг чи минь өөрөө мэд, тийм ээ? Хизээ салхилуулах уу, яах уу, хэнийг яах вэ чи өөрөө мэд. Яагаад гэвэл надаас дээр хийж чадах нэгэн тэнд орчжээ гэдгийг бас харсан байгаа байхгүй. Тэгэхээр Йосефийн амьдрал бол бурхантай хамт амьдрдаг хүний гайхалтай сайхан амьдрал юм. Бурхантай Йосеф хамт боол байхтаач, хоригдол байхтаач хамт амьдарч исэн учраас дараад нь тэр ерөнхий сайд болцоод бурхантай хамт амьдрахад ямар ч садаа байгаагүй. Ямар ч одоо тий шунал одоо юу гэдгийг бие тоох тиймэрхүү юм байдаггүйс. Бид нар тэрнээс ч айдаг шүү дээ. Тэгээ өнгөрсөн сургалтаар ярьсанчлан тэр хоёр хэсэг газарт бурхан одоо Йосефтэй хамт байхдаа тэр зүгээр хамт байхдаа ингээд өдөржин шүнжин зүгдээд хамт байсан юм биш. Зүр сэтгэлд нь ажиллаа хийжсэн тийм ээ. Түүнийг одоо гомдлын гашуун үндэснээс хамгаалж ирсэн одоо түүний зүрх сэтгэлийг одоо цэвэрлжсэн, цэвэрхэн болгож ирсэн учраас хожим тэр өндөр байр суурьнд очиход түүний зүрхийг булаах юм юу ч байгаагүй. Үнэн дээр бурхны гих зүрх сэтгэлийг юу ч авч чадаагүй байгаа. Ямар ч гашуун зовлон. Бас ямар ч их хөрөнгө, ямар ч өндөр албан тушаал, ямар гайхалтай сайхан зүйл авч чадаагүй. Тэр огтоосоо бие таагүй. Тэгэхээр бид нар бурхантай хамт амьдарч байхад бид нар уруудсан ч бид нар дээшилсэн ч ер нь бол уруудах дээшлэх гэдэг бол зөв бидний л яриа гэж би боддог байхгүй. Тэгвэл бид нар яг үнэн хэрэгтэй уруудаад ордоод дээшлээд байгааг мэдэхгүй шүү. Зүгээр бид нар ингээд хараад өнөөдөр ингээд мөнгөгүй болчихороо би амар уруудаад би ёроол гэлтэж байгаа юм байна. Тэгэл мөнгөтэй болчихороо гэсэн миний амьдрал дээшлэж байгаа юм. Бид нар ерөнхийдөө л нэг ингэж хардаг. Гэтэл үнэндээ юу ч болоод тэнд хэвтэж байхдаа та оргилд зогсож байгаа юм билүү? Эсвэл та юмтай болоод тэнд хэвтэж байхдаа та ёроол хэвтэж байгаа юм билүү? Энэ бид нар тэгэж ерөөсөө шүүх аргагүй байхгүй юу? Бид нар зөвхөн түүнтэй хамт алхах юм бол бид нар ийм юм ерөөсөө байхгүй болчиход байгаа. Оо миний амьдрал амар дордод гэх юм байхгүй.
Би түүнтэй хамт алхаж байгаа учраас би нам дор газараар явах хэрэгтэй юм байна. Би түүнтэй хамт алхаж байгаа учраас зарим өндөрлгүүдээр гарах хэрэгтэй юм байна. Би түүнтэй хамт явж байгаа учраас энэ шоронгоор нэг ороод гарах хэрэгтэй юм байна.